Эрдэнэ шиш малын гидсэнд ороод яаж ажилт юм бэ? Эрдэнэ шишийн үндсэн одоо үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд бол дарш гэж байгаа. За дарш бол өөрөө хүчил төрөгчгүй орчинд дарагдаад буюу сүм хүчлийн бактериудын нөлөөгөөр дарш болж байгаа байхгүй. Даршлагдж байгаа тэр процессд бол маш их хэмжээний ашигтай бактериуд байна гэсэн үг. Сүм хүчлийн бактериуд маш ихээр байж тэр эцсийн баримт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээ түүнийг эзэн мал нь өөрөө бүх төрлийн гаднаас орж иж байгаа хоол тэжээлийг маш сайн одоо хэрэгцээтэй шимт тэжээлийг биедээ шингээж авч чаддаг. Ашигтай бактериуд байгаа учраас тухайн малд хэрэгцээтэй байгаа энергийг хамгийн түрүү нөхөж өгч байна. Тэрний дараа болохоор гидсний тэр гөрүүлзэх хөдөлгөөн гидсэн дотор байгаа бүх тэр одоо системийг л ашигтай бактериар дүүргэж байгаа гэсэн үг. Эрдэнэ шишт өөрт нь юу их байдаг вүлээ? Нүүрс ус их байдаг. Тийм. Нүүрс ус яаж хүний биед болон малын биед одоо нүүрс ус чинь үр хөсдөд байдаг. энергийн л их усүр. Одоо хөдлөх чадал одоо яаж чадaltaй баймаар нь тэгвэл нүүрс ус хэрэглэнэ. Энэ нь энергийн их усүрийг нь буюу нүүрс усыг нь их өгөөд эхлэхээр даархаа болоод эхэлнэ.